бид нар яагаад хөрөнгө оруулагч болох ёстой юм бэ гэдэг талаар бид нар уусаа ярих ёстой. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засаг 28 дахин томорсон. 2022-оос 2022 оны хооронд. Монгол улсын эдийн засаг 28 дахин томроод Монгол улсын төсөв 30 дахин томорсон. Харин Монгол хүмүүсийн олдог орлого, Монгол айлын орлого 30 дахин томорсон уу? 10 дахин томорсон гэдэг бичсэн. Яг зөвхөн өөрсдийнхөө жишээний бодвол 30 дахин томорсон уу гэж асууж байгаа. Тэгэхээр за юу нь хэцүү бэ? Дийлэнх тохиолдолд. Өөрөөр статистикийн хувьд аваад үзэх гэсэн дунджаар 10 дахин томорсон байсан. Монгол айл тэр үед 2002 онд 160 мянган төгрөгийн сарын зарлагтай байсан бол, орлого зарлагтай байсан бол одоо 1,600,000 төгрөгийн орлого зарлагтай байна гэдэг л тоо байна. Тэгэхээр энд нэг юм буруу байгаа юм. Эдийн засгийн томроод байна гэдэг төсөв нь томроод байдаг. Нөгөө улс нь баяжаад байдаг өөрөөр хэлбэл иргэн нь баяжихгүй байгаа шүү дээ. За тэгээд яаж өөрчлөх юм бэ санхүүгийн тогтолцоог? Юу өөрчлөх ёстой юм бэ гэдэгт бид хэвлэж явах яриа. Өнөөдөр Монгол улсад хүмүүсийн одоо санхүүгийн байдлыг хэмжихний гол үзүүлэлт нь хуримтлал. Монгол улсын иргэд арилжааны банкудад 16 их найт төгрөг аваад татгалзуулсан байж байгаа. Тэр мөнгөний 50% нь нийт хүн амын маань 2% нь л байгаа. Тэгээд үлдсэн 50%-ийнх нь нийт хүн амын маань 98% нь хувааж эзэмшиж байгаа. Тийм энийг орлогын хуримтлалын тэгш бус байдал гэдэг байгаа юм тэр. Тэгэхээр энэ тэгш байдал тэгээд аваачаад өгсөн мөнгөө арилжааны банкудад хадгалуулчаад тэрнээсээ буцааж зээлж амьдрах байдлаар л Монгол улсад санхүүгийн амьдрал явагдаж байгаа. Тэгээд санхүүгийн системд нь олон хөл байх ёстой, дараагийн слайд явуулж байх ёстой боловч манад нэг юм бас болохгүй байгаа юм нь хөрөнгө оруулалт, хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүү гэдэг ч юм уу юм олон хөлтэй байх ёстой энэ системийг Монгол улсад болохоор энэ ганц хөлтэй ширээ шиг банк гэдэг ийм ганц систем дээр аваачаад болгооролцсон. Монгол улсын санхүүгийн системд хэрэглэж байгаа нийт мөнгөний 90% нь зөвхөн арилжааны банкуд дээр байдаг. Тэр арилжааны банкуд нь цаана 12 арилжааны банк байгаа юм шиг боловч нөгөө арилжааны банкнд байгаа мөнгөний чинь бас 90% нь хаан, голомт, худалдаа хөгжил, төрийн банк, хас гэсэн 5хан банкн дээр байдаг. Ингээд том дүр зургаар нь харах юм бол бид нар энийг 5 банкнд мөнгнүүдээ аваач хадгалуулчаад буцаагаад тэрнээсээ зээлж амьдэрдэг нэг ийм л улс болчиход байгаа. Тэгэхээр энэ одоо банкны буруу гэж хэлэх гээд байгаа юм биш. Эдийн засгаас банкнд төрүүлээ хөгжөөд байдаг. Бусад хил салбарт тэгж хөгжихгүй байгаа. Тэгэхээр энийг нэг өөрчлөөд хүндээ хүртээлтэй түрүүний ярьсан эдийн засаг 30 дахин томроод төсөв 30 дахин томорж явахад ард түмнийх нь орлого яг адилхан 30 дахин томордог байх тэр тогтолцоог л хүртээмжтэй санхүү гэж хэлдэг юм. Эдийн засгийн цөөхөн санхүүгийн систем чинь өөрөө зөвхөн банкудаас цөөхөн хэдэн банкудаас хамааралтай болчоод тэр нь хүндээ хүртээлгүй байгаа бол энийг хүнд хүртээлтэй үр ашиг нь хүнд хүрдэг болгодог гол арга нь бол энэ банкнуудаа задлаад олон нийтийн өмчт компани болгооч гэж хэлж байгаа. Одоо бидний сайн мэддэг жишээ Эрдэнэс Монгол гэж компани, Эрдэнэс 5 толгой гэж компани хувьцааг Монгол улсын иргэн бүрт эзэмшүүлээд 1072 хувьцаа гэдэг. За тэгээд нөгөө компани ашигтай ажиллахаар бид нар ноогдол ашиг авдаг штэ. Лав өнгөрсөн жил нэг 190 хэдэн мянган төгрөг авсан тийм. Яг тэрнтэй адилхан энэ банкудаа олон нийтийн өмчт болгоо. Тэгж байж нэгдүгээрт энэ нөгөө засаглал, компани засаглал гэж хэлдэг удирдлага, үйл ажиллагааны ил тод нээлттэй олон нээлттэй болог. Хоёрдугаарт энэ компаниудын өөрийн хөрөнгийн өгөөж ашиг нэмэгдэхийн хэрээр олон нийтээс чинь үр өгөөж ашиг хүртдэг болгоё. Ноогдол ашиг болон хувьцааны үнийн өсөлтөөр гэдэг утгаараа тэр банкны шинжилгээний хууль гэж банкны тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулаад өнгөрсөн онд тэр хууль нэмэлт батлагдаад энэ оны 6 дугаар сарын 30 гэхэд энэ системийн ач холбогдолтой гэж байгаа 5 банкуд хувьцаагаа олон нийтэд санал болгож нээлттэй хувьцаат компани болох тэр шийдвэр гарсан байж. Одоо сүүлийн жоохон хойшлуулж магадгүй ярьж байна. Гэхдээ ямар ч байсан хуулиараа шийдвэр нь гарцсан. Магадгүй та бүхний зарим нэг нь одоо энэ талаар мэдээлэл авсан банкуд өөрсдөө уцтаад энэ манай банкны хувьцаа аваач энэ төргээ санал болгоод эхэлж байгаа. Тэгэхээр энийг бол авах нь зөв. Гэхдээ аль банкны хувьцааг авах вэ? Хэдийг авах вэ? Ямар үнээр авах вэ? Ер нь одоо эднэрийн зарлж байгаа үн хэр одоо
одоо ашигтай байж болох үнэвэ гэх мэтлэн маш олон асуулт гарна. Тэр болгонд хариулахад бол мэдээж хэрэг санхүүгийн мэргэжлийн хүмүүс л ажиллах шаардлагатай. Тэрэн дээр хэдүүлээ хөрөнгө оруулахдаа цаашдаа нэгдэж нийлж хөрөнгө оруулахгүй бол бас үр ашиг байхгүй. Тэгэхээр ягаан цэнхэр тасалбар энэ төр гээд улсаас энэ 90 онд бүх төрийн өмчийн компаниудыг хувьчлахдаа өөрөө сонгоод энэ компаниуд хөрөнгө оруулаарай гэд хөрөнгө оруулалтын эрхийн бичиг биднэрт өгсөн шүү дээ. Тэгээ тэрийг одоо нэг юм болгоцсон одоо тэрнээсээ үр ашиг нь хүртэж байгаа хүн энэ дотор байна уу? Байхгүй байх шиг байна те. Юу нэг угаасаа улс даяар маш цөөхөн л доо. Тэр үеийн 2 сая хүндэл тараасан гэхдээ тэндээс нөгөө тэрийгэ мэдчихсэн мэдлэгтэй сүхвэтэй ойлгож исэн хүмүүс нь тэр тасалбаруудыг нь ямар нэг аргаар сайн муу аргаар цуглуулж аваад үйлдвэр объектуудыг хувьчлаад авцсан болохоос биш олон түмэн эндээс ашиг гаргаж авч чадаагүй. Тэгэхээр банкны хөвчтөр бид энэ шиг тиймэрхүү алдаад автаж болохгүй. Ер нь зүгээр л хувьцаагийн нэг ширхэг хувьцаа эзэмшдэг байх бас ямар нэг юм хангалттай биш. Санхүүгийн хөрөнгө оруулалт болгоны цаана нөгөө хөрөнгө оруулагчийн эрхийн хамгааллын асуудал яригддаг. Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байгаа Монголын топл гэсэн 300 шахам компани үнцийн нийлээд тэр нэг 6 их найд төгрөг байх гэдэг. Гэтэл энэ 5 банк тавуулахна 6 их найдын үнцийг хүргэх гэдэг. Тэгээд энэ хэдийг нөгөө 10 хүртэл хувиа олон нийтэд санд болгож нөгөө хувьцаагаа худалдах хуультай. Тэгээд 10 хүртэл гэж байгаа заавал 10 байх албагүй. Гэхдээ 10-аар нь тооцоод үзвэл өөрөөр хэлбэл 600 орчим тэрбум төгрөгийг зах зээл дээрээс татан төвлөрүүлэх гэдэг шүү дээ. Тэгээ 5 банкны хувьцаа. Тэгэхээр би жишээлбэл Эргэн Батбүрөө өөрийнхөө нэг 5-10 сая төгрөгч байт юм уу хоёрын талаараа жоохон мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийгээд банкны хувьцаа авъя гэхээр хоёр асуудал гарна. Тэгээ бүгдээрээс нь авч чадахгүй алийг нь сонгох вэ гэдэг нэг асуулт гарна. Энд хариулт өгөх маш хэцүү. Энэ дээр хариулт өгөхөд санхүүгийн маш өндөр мэргэжлийн шинжилгээ хэрэгтэй шаардлагатай. Хоёрдугаар би бас нэг аль нэгийг нь авчлаа. Хэдэн төгрөгөөр авлаа гэхэд тэр том үнэлгээтэй банкны нас миний авч чадах хувийг нөгөө нийт хувьд нь харьцуулаад үзэхэд юу гэдэг би одоо 1000-ны 1 ширхэг хувьцаа ч юм уу болно доо. 1000-ны 1 хувийг эзэмших нь тэр банкны эсвэл 100000-ны 1 ч юм уу. Тэгэнгүүт тэрний цаанд жижиг хувьцаа эзэмшигчийн эрх ашиг зөрчих гэх асуудал явагддаг. Их төлөв ашиггүй ажилладаг гэдэг нь тахив. Улсын их төлөвийн 10 хүрэхгүй хувийг нь 30,000 хүн нийлээ эзэмшдэг. Тэр хүмүүс нэг ч удаа ноогдол ашиг авч үзээгүй. Хэн тэгвэл их төлөвөөс ашиг олоод байгаа юм бэ гэхээр дийлийнхийг нь эзэмшдэг одоо энэ номын групптэй холбоотой хүмүүс номын риэлтор гэдэг компанид их төлөвийг тэр байшинг маш их нэмээд түрээслүүлээд нөгөөх нь цаашаа аваачаад тэнд тэр бизнес хийж байгаа худалдаа намаа хийж байгаа хүмүүст яг зах зээлийн үнээр түрээслээд тэндээ ашиг хийгддэг. Нөгөө 30,000 хүнд тэр ашиг хүртээлгүй байд. Энэ бол нөгөө нэг компани муу засаглал гэдэг байгаа юмны жишээ. Тэгвэл банкуд маань муу засаглал хэрэгжүүлээд нөгөө нэг 1000-ны 1 хувьцаа эзэмшдэг нөхдүүдийг хохирох асуудал гарах уу гэвэл бас гарч болно. Заавал биш гэхдээ байж болно. Тэгэхээр тэрнээс яаж сэргийлэх үү гэхээр ерөөсөө энэ жижиг хөрөнгө оруулагчийн эрхийг хамгаалдаг хамгийн одоо олон улсад байдаг тогтсон одоо гол загвар бол хөрөнгө оруулалтын сан гэдэг юм аа. 1000-ны 1% эзэмшиж байгаа 1000 хүн нийлээд нэг сан болчвол 1% эзэмшдэг сан болно доо. Тэгсэн тохиолдолд энэ компанийн хууль, үн цаасны зах зээлийн хуулиар шал өөр эрх мэдлүүд үүсдэг. Нэгдүгээр тэр сан дээр мэргэжлийн хуульчид, санхүүчид ажиллаад хуулийн дагуу компанийн үйл ажиллагаанд нь хөндлөнгийн аудит хийлгээд компанийн зардлаар шаардлагатай үед аудит зарлан хуралдуулах хэрэгтэй. Хувьцаа эзэмшигчдийн зарлан хуралдуулж энэ асуудлыг авч хэлцэх шаардлага тавих хэрэгтэй. Өөрсдийнхөө төлөөллийн хүнийг одоо төлөөлөл өдөртөх зөвлөлтөнд ч юм уу нэр дэвшүүлээд тэрийг сонгуулах хэрэгтэй гэдэг ч юм уу. Шал өөр харилцаа ирэх үүсдэг. Тэгэхээр энэнийг хийх үү, яаж хийх үү гэхээр нөгөө сая хэлсэн сан гэдэг тогтолцоогоор. Зах зээл дээрээс хөрөнгө босгож байгаа олон хэлбэрүүдээс байдаг. Тэрнээс нэг арай өөр ялгаатай. Жишээ нь одоо сая их дамжуулалтын яриад байгаа юм дээр coin гэдэг юмнуудад нэлээд их дурддагч юм да. Coin гаргана гэдэг бол зах зээл дээрээс мөнгө босгож байгаа л нэг хэлбэр ялгаа байхгүй. Тэгэхээр coin гэдэг юм технологийн үед бол гой сайхан юм байж болно. Гэхдээ ихэнх тохиолдолд Монголд
зөвлөгөө юмыг далимдуулаад зүгээр л гоо наадч байсан надад мөнгө өгч би юм гоё олонний танил Instagram дээр тэдэн мянган дагагчтай Facebook дээр тэдэн мянган дагагчтай учраас надад мөнгө өгч гээд өгсөн мөнгө чи өөрөө кармад хийчихэд тэгээд тэргээр нь юу хийж байгаа нь бүү мэд өөрөө гойж ганглаа явж исэн ч хамаагүй яг тэгвэл хинч тэрийг хянахгүй тийм та хоёрын хооронд байгуулсан гэрээч баг байхгүй байсан байлаа гэхэд тэрийг одоо аль нэг төрлийн байгууллага баталгаа гаргахгүй нэг хэрэгжих ёстой гэдэг. Ийм учраас энэ дээр эрсдэл нь өндөр гэж хэлээд байна. Хөрөнгө оруулалтын сангийн хувьд бол Монгол Улсын хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэж тусдаа хуультай. Тэр хуулиар нэгдүгürt юун зөрүүд мөнгө цуглуулах гэж байгаа юм бэ гэдгийг маш тодорхой эхлэх хянуулаад зөвшөөрлөө авчихна. Хоёрдугаар тэрийг хэн удирдах гэж байгаа юм бэ гэхээр хөрөнгө оруулалтын менежментийн компани гэдэг тусгай зөвшөөрлөлтөй яг нэг мэрэгжлийн ур чадварын шаардлага хангасан тийм компани тэр нь бас тусгай зөвшөөрлөлтөй байгуулна. Байгуулсан мөнгөө хаана яаж татан төвлөрүүлэх юм бэ гэхээр тэр удирдах гэж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани гэдэг юмнаас өөрөөр хэлбэл би хөрөнгө оруулалтын менежментийн компани байлаа гэхэд миний мөнгнөөс та нарын мөнгө тусдаа байх ёстой. Яг хэний хэдэн төгрөг ороод тэр нь ямар хөрөнгө оруулалт болоод буцаж гарч байгаа гэдгийг надаас тусна хянжаадаг нэг байгууллага ажиллаж байна. Тэрийг нь болохоор энэ Custodian банк гэж хэлдэг. Монгол банк, санхүүгийн зохицуулах хороо хоёрын хамтарсан зөвшөөрлөгдөг хамтарч хяндаг гэсэн үг. Тэгээд Монгол улсад одоогийн байдлаар нөгөө дөрвөн том банк хаан худалдаа хөгжил голомт хас гэсэн энэ дөрвөн банк л Custodian банкны үйл ажиллагаа явуулах эрхтэй гэсэн үг. Хөрөнгө оруулалтын менежментийн компани бол цэвэр нөгөө мэрэгжлийн үйл ажиллагаа. За энэ арилжааны банкуд хувьцаагаа гаргалаа. Энэ банкны хувьцаанаас тэдний ширхгийг ийм үнээр авах юм байна гэдэг захиалга мэрэгжлийн шийдвэрийг гаргадаг. Эсвэл одоо энэ компанийн үнэлгээ хэтэрхий өндөр байгаа учраас одоо энийг зарах нь зөв юм байна гэх хэмжлэнгийн байдлаар удирдаад аль болох өндөр ашиг бий болгоод хөрөнгө оруулагчтай ашиг хуваарлаад ашиг бий болгосноороо тэндээсээ өөрөө нөгөө шагнал бонус авдаг. Ашиг бий болгож чадахгүй бол нөгөө яг нөгөө малчин шиг миний малыг сайн өсгөж өгвөл өсгснийхээ шагнал хөлсөнд шагналаа авна. Өсгөж чадахгүй хөлөх юм бол шагнал авахгүй. Яг тийм зарчмаар ажилладаг ийм бүтцийг хөрөнгө оруулалтын сан гэдэг. Сан гэрийн бусад хэлбэрийн хөрөнгө оруулалтаа харьцуулахад ямар давуу талууд байдаг юм бэ гэхээр хялбар болгож өгч байгаа. За зайл компанийн хувьцаа авах уу, хизээ авах уу, гэж гол нэр нь хөрөнгө оруулалт гэдэг бол цаг хугацааны асуудал. Сүү компанийн хувьцааг 1 төгрөгөөр аваад 10 жилийн дараа 590 төгрөгөөр зарж болох байж. Төмөн шууд гэдэг компанийн хувьцааг 200 төгрөгөөр аваад жилийн дараа 600 төгрөгөөр зарж болох байж. Их хэмжлэгийн сайн жишээнүүд ярьж болно. Гэхдээ дандаа ийм сайн байх албагүй. Зарим компанийн үнцэн хувьцааны ханш унжаага, зарим нэг компанийн хувьд унсан үж байгаа, өссөн үж байгаа. Тэгэхээр тэр болгоны хувьд тэр шийдвэрийг гаргана гэдэг чинь байнга ажиглаж, байнга судалж, тасралтгүй тэр компаниудаа мөшгөж явах шаардлагатай. Тэгэхээр тийм ажлыг зүгээр өөр иргэн хүн ажиллаа хийнгээ хажуугаар нь хийх ерөнхийдөө бол боломж багтай. Тэгэхээр тэр ажлыг нөгөө тэр амар хялбар болгох ажлыг одоо мэрэгжлийн тэр үндсэн цагаараа хүмүүс үндсэн ажиллаа болгож хийх ёстой. За ийм юм бол сан дээр байдаг. Зардлыг нь илүү харьцангуй багасгаж өгдөг. Би өөрөө нэг үцээ аваад буцаагаа зараад гэдэг ч юм ингээд банкын идэвхтэй харилцаа хийх болгонд төлдөг тэр брокерийн шимтгэл, хөрөнгөний биржийн шимтгэл гэдэг ч юм уу. Тэр бүх зардлыг сан дээр төвлөрүүлээд хийснээрээ нэг хүнд ногдох зардлыг буруулж өгч байгаа. За хоёрдугаарт нь хамгийн гол юм тэр түрүүний хэлээд байгаа мэрэгжлийн удирдлага. Санхүүгийн, хуулийн талаас нь мэрэгжлийн хүмүүс ажиллаж хянахгүйгээр бас оновчтой хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад төвөгтэй. Энийг тэр яг туршлагатай хүмүүс хийх ёстой. Эрсдлийг тархаана гэж нэг хамгийн гол юм байдаг. Дөрөвний үгэнд дурддагдаад байгаа бүх өндгөө нэг сагсанд битгий хийгдэг чинь нэг л юмд хамгийн юм аваач тавиал тэрийг бүх амьдралаа, бүх хуримтлал хөрөнгө оруулалтаа даатгах бол хамгийн эрсдэлтэй. Яг гэвэл бүх санхүүгийн хэрэгсэлд эрсдэл байдаг. Айгуу мундаг сайн компани одоо мундаг явж байгаа хаан банк одоо энэ хизээж тампахгүй дээ гэж бид бодож болно. Тэгэхдээ бүх хөрөнгө оруулалтаа хаан банкнд хийсэн байтал санхүүгийн хямрал бол яах вэ? Энэ болгоныг тооцоолох ер нь баг боломжгүй шүү. 100% тооцоолох. Мэдээж судалж болно. Тэгэд энэ тохиолдолд хөрөнгө оруулалтын эрсдлийг хамгаалдаг гол гарцсан тэр одоо тархаан баримтжуулах буюу одоо диверсификац гэж одоо мэргэжлийн үг хэлдэг. Олон савнд үндгнүүдэд тарааж хийнэ л гэсэн. Тэгэхээр би иргэн би одоо хувь хүнийхээ хувьд одоо нэг 5 сая төгрөг ч юм уу, зөвхөн 1 сая төгрөгөөр ч юм уу хөрөнгө оруулалт хийхээр тэр чинь хэдэн компанид яаж тараах вэ? Хэдэн өөр салбар хоорондоо хамааралгүй энэ төр салбарт хоорондоо хамааралгүй компаниудад энэ төр хийх хэрэгтэй байдаг.
нөгөө нэг жоохон мөнгийг чинь яаж тараах вэ гэдэг хэцүү тийм. Сан болохоор нөгөө олон хүний төвлөрүүлсэн мөнгийг маш үр дүнтэйгээр олон зах зээл рүү, олон салбар руу, олон компани руу тархаагаа хийчдэг. Тэгэхээр миний нэг төгрөг байсан ч гэсэн яг тэр харьцаагаар тарсан байж байгаа. Эслийг тэгж тараад байна. За тэгээд хариуцлага хяналтын хувьд бас ярьсан тусгайсан хуультай гэдэг хяналттай гэдгээр нэг арай өөр зохицуулалттай юм байдаг. За тэгээд миний гол хэлэх гэж байгаа юм. Гэхдээ бид нар бол одоо өнөөдөр ямар нэг хөрөнгө оруулалтын санг та нарт санд болгоо зарах гад ингээд ятгаад байгаа юм ерөөсөө биш. Ер нь намайг оролцуулаад өөр хүмүүс ирээд энэ санхүүгийн хөрөнгө оруулалт амар юм гоё байдаг. Ингээд хийх юм бол ингээд мөнгөчөөс чинь ийм ч эрсдэл байхгүйгээл ятгаад хэлэх юм бол бод шүү. Тийм болгоо хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад хамгийн гол зарчим нөгөө ятгах тусам нягтал гэдэг үг гэдэг те. Эргэлз бод судал төлөвл надтай ямар гэрээ хийх гэж байгаа тэрийг хяна. Тэгээд гэрээгээ байгуулад баталгаажуулаад нотариат шаардлагатай бол нотариат хийлгээд бай гэхэд компанийн тамга тэмдгийг харсныхаа дараа мөнгөө шилжүүл тэгэлгүйгээр бити мөнгөө өгөөрэй. Тэгэхгүй л байх юм бол тэр одоо бэлтгэс мөрөн гэдэг шиг түрүүний ярьсан койны жишээ гэдэг шиг яг тийм зарчмаар мөнгөө л алдна. Яг нэг юм дундаж амьдралаа авч явж байгаа жирийн монгол хүмүүс Монгол улсын эдийн засгийн өсөлт хөгжлөөс үр ашиг хүртдэг. Тэр нь хүний санхүүгийн систем өөрөө хүний амьдралд эерэг нөлөө үзүүлдэг. Түүнээс биш хүн мөнгөний боол болж амьдардаг биш. Одоо малчнаар жишээ авах юм бол хүн малаа хариулж маллаад тэрнийхээ үр ашиг шимийг нь хүртэх гээд байгаа болохоос биш малынхаа төлөө амьдраад мал хаашаа явна тэрийг дагаа амьдраад байгаа юм ерөөсөй байхгүй шүү дээ. Тэгээ ашиг шимээ авч чадахгүй малаа дагаа яваад байдаг ч одоо хинэн мал нь хинэн эзэн би болчихно шүү дээ. Хувь хүнийхээ хувьд та бид нар илүү одоо хариуцлагатай, сахилга баттай тооцоо төлөвлөгөөтэй, юмд хандахтай, зарчимтай тэгж хандаж эхлэх юм бол бид нар бол амьдралынхаа санхүүг гартаа авч болох юм байна. Санхүүгээ гартаа авах гэдэг бол хүн ер нь яг амьдрал хувь заяагаа гартаа авахын нэг эхлэл шүү. Түүнээс тэр нь байхгүйгээр бол хүн өөрийнхөө амьдралыг гартаа авах гэж байдгүй. Нэг тийм хэлс үг байдаг. Санхүү эдийн засгийн эрх чөлөө байгаа газар хүний жинхэнэ эрх чөлөө байдаг. Тэр байхгүй газар хүн эрх чөлөөтэй амьдрах боломжгүй гэж хэлсэн үг байдаг. Тэгэхээр бүгдээрээ тийм эрх чөлөөтэй амьдралд хүрэхин төлөө бүгдээрээ өнөөдрөөс хичээхийг та бүхнээс хүсэж байна. Анхаарлаа тавьсан баярлалаа.